дараагийн мэдээ Сир улс үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөй болж байгаа юм байна. За Сир улсад бол өнгөрсөн 7 хоногт олон нийтийг хамарсан ихээхэн том хүчирхийллийн асуудал дийлдсэн гэсэн хэдий ч бол засаг захиргааны зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг байгуулж байгаа юм байна. За энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бол одоогоор тус улсын шилжилтийн үед тэргүүлж байгаа Ахмед Ашараа бол тэргүүлнэ гэдгээ мэдгдсэн. За энэ зарилгыг бол саяхан лав гарагт гаргасан байна. За тус зөвлөл нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал улс төрийн бодлогыг хооронд нь уялдуулан зохицуулах үүргийг хүлээнэ гэдгийг онцолж Ширийн ерөнхийлөгчийн тамгын газар Telegram хуудсан дээр мэдээлсэн байна. За энэ одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гадаад хэрэг батлан хамгаалах дотоод хэргийн сайд нар болон Сирийн тагнуулын албаны дарга бол бүрэлдэхүүнд нь багтаж ажиллах юм байна. За мөн энэ зөвлөлд 2 зөвлөх гишүүн байна. За техникийн шинжээч мөн тус зөвлөлд орж ажиллана гэдгийг ерөнхийлөгчийн зарлигт бол дурдсан байна. За Ашарагийн тэргүүлсэн сүр хүчний сүр хүчнийхэн бол засгийн эрхээс Башар Асадын дэглэмийг бол унгааж түлхэн унгасан ийм бослого тэмцлийг өрнүүлсэн. За үүний дараагаас эхлээд бол энэ шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За өнгөрсөн 7 хоногоос эхлээд бол энэ зөрчил мөргөлдөөн хүчирхийлэл бол үүсэн. За нэг талдаа бол Асадын талыг баримтлагч одоо шашны цөөнхүүд за нөгөө тал дээр бол энэ төрийн засгийг одоо барьж байгаа аюулгүй байдлын хүчний хооронд бол маргаан одоо мэтгэлцээ үүсэн. За улмаар энэ бол хүчирхийлэлд одоо түлхсэн ийм үйл явдал болсон. За үүний улмаас бол нийтдээ 1400 гаруй хүн амнасаа алдсан ийм харамсалтай үйл явдал болсон. За даваа гарагт бол Сирийн эрх баригчид Асадын талынхны эсрэг ажиллагаа дууссан гэдгийг бол мэдэгдэж байгаа. За тэгээд энэ бас үйл ажиллагаанаас болоод энэ хүчирхийллээс болж амнасаа алдсан иргэдийн амь насыг иргэн нэхэх за үүнд хариуцлага тооцох зүйлийг бол ерөнхийлөгч хэлж байгаа. За энэ хүчирхийлэл нь бол ер нь Ахмед Ашарагийн тэргүүлсэн Хаят Тахар Аль-Шам исламист бүлэглэл 12 дугаар сард Асадын дэглэмийг түлхэн унгаасан 13 жил одоо үргэлжлсэн иргэний дайнд одоо цэг тавьснаас хойш Сир улсад тохиолдсон хамгийн аимшигтай юм хүчирхийллийн хэрэг болж байна гэж үзэж байгаа. За ер нь бол улс орнууд бүгдээрээ бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг ажилуулдаг. За үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь шийдвэр гаргах гэхээсээ илүү гол одоо үндэсний аюулгүй байдал болон улс төрийн гол шийдвэрүүдийг гаргадаг одоо шийдвэр гаргагчдад зөвлөх үүрэгтэйгээр бол ажилдаг. За манай улс ч гэсэн үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол бий. За үүнд бол тэргүүн нь Монгол улсын ерөнхийлөгч, за мөн гишүүдээр нь Монгол улсын ерөнхий сайд, за мөн улсын хурлын дарга бол ажилдаг. За түүний доор бол ажлын албаны зөвлөл үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг бол бодлого боловсруулах, за үүнтэй холбоотой уялдан зохицуулах үйл ажиллагааг хариуцсан ажилдаг юм байна.